За сайн байна уу? Үлдсэн орж ирсэн та бүхэндээ баяр хүргэе. Нэгдүгээрт яагаад баяр хүргэж байна гэхээр маш цөөхөн хүмүүс өөрийгөө хүсэж хүсдэг бөгөөд зөвхөн 1% нь оюуны хөрөнгө оруулалт гэдэг юмд цагаан, заваа, хөрөнгө мөнгөө зарцуулахад бэлэн байд юм байна. Үүний 1% нь болж энэ оюуны дасгалжуулалтын сургалтанд орж ирсэн. Бүгдээрэнд нь баяр хүргье. Хүмүүс шинэ мэдээлэл хүргэх, шинэ дадал суулгах, тархийг нь дахин шинээр програмчлах, тэгээ хамтдаа өсч хөгжихийг хүсэж та бүхэнд урилга явуулсан. За тэгээд энэ урилгыг хүлээн авсан та бүхэнд бүгдээрэнд нь баяр хүргэе. Баярлалаа бас. За намайг Webless гэдэг би энэ супер жампад 3 сард явж төгсөөд өөрийнхөө мастер интеллект тренер гэдэг лицензийг аваад түүнээс хойш хичээл заасаар өнөөдөр та бүхэн миний 12 дугаар сургалтын анги болж орж ирж байна. За тэгэхээр миний үндсэн мэргэжил бол сувилагчаас гадна би бас авто замын инженер, landscape architector, за тэгээд бас зураг зүүн дизайнер хийдэг. За одоогоор бол Сан Францискотын олон улсын нисэх онгоцны бодолд ажиллаж байгаа механик инженерийн хэлтээс зураг зүйч хийдэг. За Америкт ирээд одоо 21 дэх жил рүүгээ орж байна. Энэ олон сургалт, ихтэй сургалт төгссөн ч гэсэн надад энэ супер жампын хувь хүний хөгжлийн энэ програм шиг ийм гоё төгс, ийм амархан тэгсэн мөртлөөс маш энгийн ийм сургалт таарч ирсэнгүй. Бусад ихтэй сургуулиудаар би ч одоо 18 жил ихтэй сургуулиар явж төгссөн. Энэ дээр бол би үнэхээр их мэдлэг, үнэхээр их боловсрол эзэмсэн. Гэхдээ энэ миний зөвхөн мэргэжлийн талдаа л байсан болохоос над руу чиглэсэн биш те. Хувь хүнлөө өөр төвийн чиглэсэн ийм сургалт бол байгаагүй юм байна гэдгийг сая энэ сургалтанд явснараа би ойлгосон. За тэгээд энэ сургалт надад маш их таалагдсан. Тэгээд тиймээс би ойр дотныхоо ах дүү, хамаатан саадан, найз нөхдөө энийг бас нэг хэрэгтэй гэсэн хүндээ би ингэж заавал хэл хүргэж сураасаа үзээсэй гэж хэлдэг байгаа. Ялангуяа эмчнэр, багш нар ийм одоо хүний төлөө ажиллаж байгаа хүмүүнлэгийн одоо хүмүүст бас энийг бүр илүү хүрэх хийсэн. Тэгэх юм бол цаашаа олон хүнд түгээсэй гэсэн үгнээс ингэ заадаг. За хамгийн гол нь өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлж энэ шин дадлыг бүгдээрээ сурах юм. Тэгэхээр би хэн нэгэн одоо өөрчлөлийг өөрөөсөө авчирж өрөх гэр бүлдээ бүм нийгэмдээ юм гэрэл түгэх юм хигээлэг үүс юм байгаа. Тэгээ энэ үс та бүхнийг бас би нийтхийг уриалж байна. За супер жампын зорилго, супер жампын тухай танилцуулъя. Супер жамп бол 2018 оны 12 дугаар сараас эхэлж дэлгэрсэн. Өнөөдөр дэлхийн 51 улс орнд дэлгэрээд байгаа. Тэгээд энэ номыг бас супер жамп гэдэг ном хүртэл гарсан. Энэ номыг нь анх үүсгэн байгуулсан Владимир Довган бичээд 24 улсын хэл дээр энэ бол орчуулагдаж энэ олон улс дээр тараагдсан. Үүнийг миний багш Мөнх Төвшин Монголд анх оруулж ирээд монгол хэл рүү орчуулад биднэрт гарын авлага болгож ингэж тараасан байдаг. За Владимир бол Улсын холбооны улсын одоо хамгийн анхдагч хувь хүний хөгжлийн юм хөгж мастер английн сурагч багш юм байгаа. За тэрээр хүн төрөлхтний 6000 жилийн түүхэнд хоримтлагдсан бүхэл үеийн эрдэмтэд мэрэгдийн сургаалаа хураангуулад ийм одоо маш энгийн бөгөөд агуу гарын авлагыг бий болгосон. Өөрийнхөө бага насны амьдралаа дурдахтаа би яг л чонын бэлтрэг шиг миний бага нас алх төвшний хооронд өнгөрсөн. Тэр дээр үед зөв толгойд улсын үед Владимир Довганыг баг байхад эдийн засаг маш муу ядуурл дороотолтой орсон. За хүмүүсийн харилцаа бол доогуур тэр үед бол инээдэг би биентэйгээ баяр баясгалантайгаа харьцдаг тийм үе мөч байдгүй. Харин ч хүмүүсийг маш их одоо диктатурт барьсан, доромжилдог, тэгээд даралдаг тийм нийгэмд байсан. Владимир Довган өөрөө болохоор сурах одоо юу дислекстэй учраас имийг тийм амархан сурч чаддаггүй, уншихаараа ойлгодоггүй, тэгээ бүтэн ном уншаад ч ойлгодоггүй юм хүүхэд. Тийм учраас аав нь түүнийг оюуны хомсдолтой гэж маш их одоо дургуутдаг, сургуульд муу сураад ирэхэд нь зоддог юм хүүхдээс юм аа. Ер нь хүн болгон сургууль дээр нь ч тэр гэр бүл дээрээ ч тэр гэртээ ирээд ч тэр дандаа зодуур нүдээр амсч исэн маш их юм. Одоо хүүхэд насндаа би бол тамийн амьдралаар өнгөрөөсөн гэж ярьдаг. Тэгээд түүнийг хүн болгон ялангуяа аав нь би чамайг хараад ерөөсөө ойлгохгүй юм чи бол ерөөсөө тийм муу хүн биш, үл бүтэх амьтан биш, харин чамд
чамд илүү сайн зан чанар байдагсан чи бол ерөөсө хагас тэнэг. Тэгээ чи бол юу ч бүтэхгүй, юу ч сурч чадахгүй гэж хэлж исэн байгаа. Тэгтэл сургуулаа төгсөхдөө ч гэсэн бас юм өөрийгөө жирийн биш, оюуны хомсдолтой, хоцролтой, бүтлгүй гэж ингэж бүр өөртөө бүрэн итгэлтэй тэгж төгссөн баа штэ. Хинч түүнийг гой сайхнаар хэлж байгаагүй. Ганцхан ээж нь түүнд урам зориг өгч исэн. Ээж нь миний хүү одоо сайн хүү шүү, чи бол чадсан шүү гэж ээж нь ганцхан урам өгчээсэн болохоос нийгэм тэр чигээрээ, сургуулийн тэр чигээрээ, багш нарын тэр чигээрээ аав нь түүнийг ойлгодог байсан. За тэгээд энэ хүн яаж ийм том амжилтанд хүрсэн юм бэ гэхээр 35 нас хүртлээр энэ маш их одоо зовлон гэх үү те маш их хүнд хэцүү амьдралыг өнгөрөөсөн, зөвлөлт холбоот ус задрах үед өөрийнхөө бизнесийг эхлээд тэр бунтан болж чадсан. Тэгээд өөрийнхөө бүр брэнд нэмийг, маркетинг маш их бүтээгдэхүүнүүдийг гаргаж үйлдвэрлэж эхэлсэн. 500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн гаргасан гэдэг. Гэхдээ энэ хооронд 3 удаа дампуурсан. Яг зөв зөвлөлт холбоот ус юм баян чинэлэг хүнд дургу учраас менежерийн бизнесийг унгааж маш ихээр татврын дарамт үзүүлж ингэж буулгадаг байсан байна. Одоогоор ч гэсэн энэ хүн Оросын одоо энэ дайныг эсэргүүцдэг. Дайныг бол тэнэг мунхаг хүмүүс хийдэг гэдэг. Тэгээд энэ ялангуяа энэ орчин цагийн тайван нөхцөлд энэ дайн бол хамгийн утгагүй зүйл гэж эсэргүүцдэг. Тиймээс ч энэ хүн Панамад одоо дөрвж гарсан хүн байдаг. За тэгээд маш энгийн зүйлийг хэлэхдээ та нар бол надаас илүү шүү дээ. Та нар бол илүү оюун ухаантай, илүү ухамсартай, илүү одоо бага настай сургуулиудыг төгссөн юм оюунлог хүмүүс шүү дээ. Тийм учраас та нар энэ миний заах энэ хэдхэн дасгалын тусламжтайгаар та нар маш өндөр амжилтанд хүрч чадсан шүү. Тэ учир нь миний дислекс намайг юм сурахад хөгжөхөд их саад болж исэн. Тиймч би политехникийн дээд сургуулийг төгсч чадлаа. Эдийн засгийн ухаанаар докторийн зэрэг хамгаалж чадлаа. Тэгээд энэ хувь хүний хөгжлөөр олон төрлийн 23 төрлийн ном бичсэн. Тэгээд олон сая хувиар хэвлэгдээ дэлхийгээр таарсан. Японд каратегийн 3 дугаар зэргийн хар бүсийг авч чадсан. Гэх мэтлэн тэгээ өөрөө ингээд хөдөлмөрлөж оюунаа хөгжиж явсаар байгаад энэ амжилтын ард турсан. Тэгвэл та нар эрүүл сар ой ухаантай хүмүүс энээс илүү байж чадна. Та бүгдэд оюуны өндөр потенциал байгаа шүү гэдэг хэлчихсэн. Өөрийнхөө төрөлөөсөн туршлагаа биднэрт ингээд өвлүүлэн үлдээхээр ямар ч гэсэн бусад хүмүүстэй надаас илүү чадвартай энэ хүмүүст өгөгдсөн энэ байгалийн энергийн асар их ундраг нөөц байдаг гэдгийг ойлгуулахыг хүсэж тэгээд өөрийгөө хөгжүүлээсээ дасгалжуулаасаа тэгээ улам эрт хүчтэй байгаасаа эерэг байгаасаа гэдэг үүднээс судалгаа шинжилгээ хийсэн энэ гарын авлага урд нь бол 52 7 хоногийн хичээлийг бүр ингээд наривчилсаар байгаад одоо 8хан сувдан дасгал болгож ингээд шигшиж гаргаж ирсэн. Шигшил 8 сувдан дасгалыг та бид нарын гар дээр хүргэж өгсөн шүү. Тэгэхээр энэ одоо бол одоогийн цаг хугацаанд бид нар ямиг маш яруу, маш богинохон, маш хурдан хүлээж авахыг хүсдэг энэ нөхцөл яг цагаа олсон тохирсон юм байна. За тэгээд та нарт сургалтынхаа ерөнхий бүтцийг, ерөнхий агуулгыг бас энэ дээр харуулъя. За энэ сургалт бол бидний бие хэл сэтгэлийг энэ сэтгэл оюуныг супер дэвшлийн шинэ шатанд хүргэх юм. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр бид нар энэ сургалтанд суусны дараагаас өөрийгөө илүү ажигладаг болно, өөрлөгөө илүү анхаарна, өөрийгөө өмнөх туяатайгаа, өмнөх дайрайтайгаа, өмнөх бацсагтайгаа харьцуулдаг болно. Тэгээд бусдаа одоо өрсөлдөх биш хүн ер нь дотгошоогоо өөртөө л илүү ажиллаж сурах юм. Тэгээд бид нар одоо ямар нэгэн хэмжээнд гацаанд орсон байгаа, ямар нэгэн хэмжээнд нэг тойрогт орчоод энэ тойрогоос гарч чадахгүй, тэгээд цүнхээлээс гарч чадахгүй байгаа. Энэ цүнхээлээс гарахад чинь бид нар туслана. Энэ цүнхээлээс бас та өөрийгөө багах болно энэ дасгалуудыг хийснээр. Тэгэхээр энэ дасгалыг хийхэд бид нар ажралтай болно, амжилт бүтээл маань дээшлэн, өшөө цаашаага манлайлалын арга ухаанд суралцсан, өшөө нэг жигүүр нь бас хэрвээ хүсвэл бизнес хийх боломжтой болно. За тэгээд энэ бие хэл сэтгэлийн энэ оюуныг хэрэгжүүлэх энэ аргачлал нь нэгдүгээр хамгийн ихнийх нь маш энгийн дасгалаас эхлэн инээмсэглэл. Энэ зүгээр нэг инээмсэглэл биш, ухамсартай 200 инээмсэглэл гэдэг дасгалаас эхлэн. За тэрний дараа бид нар бодол руу одоо оюун тархи руугаа орж
ажиллана. Дараа нь бид нар бие рүүгээ орж ажиллана. Тэр нь биеийн эрүүл биеийн одоо хилэмж, гоо үзэмж гэх мэт тийм бие рүүгээ анхаарч эхэлнэ. Дараа нь бид нар сэтгэл рүүгээ бидний сэтгэл зүрх уур бухимдал хаанаас яаж ундраад түүнийг яаж хэрхэн дарах вэ гэдэг энэ муу сэтгэлээ дарах ийм хичээл орох юм. За энэний дараа би хинбэ? Би энэ хорвоо дээр яах гэж төрсөн бэ? Юуны төлөө юу үлдээх вэ гэсэн асуултанд хариулсан дээд зорилгоо олох ийм хичээл ороод ингээ хичээл маань төгсөх юм аа. За тэгээд энэ хичээл маань 9 өдөрт явагдана. За тэгээд энэ хичээлийг бас орохдоо би энэ зурган дуртай хайртай байдаг. Яг л Монгол улсад маань өглөө болж наран мандж байна. 3 гэрн одоо ирээд өнгөрсөн цагийг бэлэгддэг. За наран мандахаар бид нар харанхуугаас гэрэл гийхэд ойр зуур байгаа бүх зүйл харагдана. Нар өндөрт хөрөх тусам бид нар энэ хороо дэлхийг улам сайхан гэрэл гээтэй тов тунгалаг болгож харж чадна. Тийм учраас нарыг буюу гэрлийг бид нэр эрдэм мэдлэгтэй зөвөрлөдөг. Тэгээд мөнхийн харанхуугаас одоо Монгол улсыг бас авран хамгаалъя, гаргая гэдэг юм урайнд. За хүн бүхний дотор нар би гагцхүү түүнийгээ гэрэлтүүлэх хэрэгтэй гэж. Бид нар бүгдээрээ дотроо сайхан нинжин сэтгэлтэй эрдэм оюунлаг юм сайхан хүмүүс байгаа. Ганцхан үүнийгээ бид нар хэрэгжүүлж чадахгүй ямар нэгэн байдлаар өөртөө итгэлгүй болсон өөрийгөө одоо өдөртөнд орн жолоодож чаддгүй гэх мэт асуудлууд байдаг. Тэгэхээр одоо үүнээс хойш энэ хичээлийг орсноос хойш бид нар дотор байгаа тэр дотоод хүнээ дотоод мөн чанараа сэрээж дотроос гэрэлтэж эхлэх юм. Вот одна из тех историй, о которых люди спорят, и не день, не два, а много лет. Началась она так просто, не с ответов, а с вопроса.